Qu'est-ce que je vais te nommer? Сэмэцгано Амикаскас энтартамаар л лавнагаас мэдчихээн. За өнөөдөр та бүхэндээ Францын алдарт Quiche Lorraine эсвэл Францчууд өөрсдөө болохоор Quiche Lorraine гэж дууддаг. Тийм хөрхөн пай яагаад. За тэгэхээр энэхүү пайг болохоор ерөнхийдөө Францд болон Англид маш их өргөнөөр хэрэглэдэг. Англид ялангуяа бүр ингээд хүнсний дэлгүүрт ингээд хас боловсруулсан байдлаар бүр ингээд зарцсан байдаг. Бид өөрсдөө шууд ирэл шархсч үгээд хийх мэтлэнгээр иддэг. За үедээ. За тэгэхээр энэхүү хөрхөн энэ Quiche Lorraine бүгдээ яагаад ширэндээ болон гэрийнхэн өргөө гэртээ хийж болохгүй гэж тийм ээ. За тэгэхээр Quiche гэдэг нь болохоор Францаар болохоор торт гэсэн утгатай. Тэгээд Lorraine нь болохоор ерөнхийдөө болохоор тийм алдарт арам эсвэл бас өөрхөн энэ Lorraine гэсэн Францтай мууч юм байлээ. За тэгээд ерөнхийдөө ямар ч утга ажил хамгийн гол нь энэ бэлөө маань болохоор маш гэрийн нөхцөлөд маш хялбархан тэгээд хүн болгонд ингээд ер нь дайдаг орц. Тэгээд энэ орцонд маань болохоор өнөөдөр 250 г гурил. За тэгээд чимэг лавсаараа нэг ширхэг өндөгний шар орно. За тэгээд 50 мл ус. За тэгээд 125 г тасалгааны температурын масл орж байгаа шүү. За тэгэхээр энэ масл маань болохоор давстайгаа. Тэгэхээр би давсыг баг хэрэглэхгүй зүгээр чимэг маягаар хайлтаар оруулах хэрэглэж байгаа гэсэн үг байна. За тэгэхээр эхний удаа бүгдээрээ паяха шорткаст пастрага нөгөө гурлаа бэлтцгээ те. За тэрний дараа бүгдээрээ доторх шанзаа бэлтэнэ. За ингээд бүгдээрээ пая бэлтэж эхэлцгээе. За масл маань болохоор хит хайлтсан биш, хит хөлдөө биш байх хэрэгтэй шүү те. Тэгээ энийг ингээд гурлаа чигт. Масла ерөнхийдөө ингээд гурландаа тараагаад өчлөө. За үүн дээр бүгдээрээ одоо чимэг давс ингээл бол. За тэгээд сан нэ. Өндөгний шар нь болохоор энэ гурландаа болохоор тийм гоо шаргал өнгө оруулахаар хэрэгжилж байгаа юм шиг та. За. Тэгээ ингээс одоо гурлаа зуурцсан юм чи одоо бүгдээрээ энэ гурлаа хөргөх чинь 30-40 минут амраа тэр хооронд нь бүгдээрээ шанзаа бэлтэх юм шиг та. За бүгдээрээ одоо Quiche Lorraine-ийнхаа шанзыг бэлтцгээе. За тэгэхээр энэхүү шанзууд маань болохоор мэдээж бэкон, хамах тэгээд бэкон бол ерөнхийдөө Европоор маш их өргөн хэрэглэгддэг махны бүтээгдэхүүн. Яг бид бүгдээрээ Украинхаа яаж хэрэглэглээ яг тийм хоолны сонголт ингээд маш боломжийн үнээр хүмүүс зарагддаг өргөн хэрэглэгддэг учраас. За тэгээд бүгдэнд нь 150 г cheddar bislide, тэгээд 150 мл сүв, тэгээд 150 мл single cream ба. За single cream-ийн амтыг юу гэж хэлэх вэ гэхээр энийг монголоор цэцгэлэх бах те. Тэгтээ амт нь нөгөө бүгдээр өргөн мэддэг шүү дээ. Тэнгүүд нэг цааны гой тийм сүүн амт тавдагддаг та тэгээд нэг тийм сүшиг яг тийм крем баггүй энэ. За тэгээд 2 ширхэг өндөг, тэгээд 2 ширхэг өндөгний шар ороод. За тэгээд бүгдэнд нь харберц натмиг хамтлагч ирсэн ба. За ингээд бүгдээрээ Quiche Lorraine бэлдэж эхэлцгээе. За ийм сайхан бэйкон байна да. Энэ гутсан бэйкон гэдэг гоё смокт гэдэг. Би надад аюу дуртай. Тэгээд бүгдээрээ ингээд жижигхэн Мэхэтэй юм жижиг дөрвөлжээ ирчиж байна л гэсэн үг. За бүгдээрээ бэйконэ болгоё. Нэгээс 2 хоолны баггүй хэсгээ. За та бүхэн маань одоо шарх 180 градусаар урьдчилж халаагаарай. За бэйкон маань сая дундаас дээгүүр гал дээр 7-8 минут орчим шаарлаа. За бүгдээр одоо бүх энэ үлдсэн орцуудаа холиод өгнө. Сүүгээ чи. За тэгээд 2 өндгөө. Тэгээд 2 өндөгний шараа. Бүгд нь чимэг харах хэрэгцээ. Тэгээд
Нат. За одоо бүгдээрээ сайхан хутгаад өгье. За өнөөдөр бүгдээрээ чеддер бэлтгэе. Энэ маань бэлэн болчлоо. За гурил маань сайхан амарчээ. Ер нь бол гурилаа ингээл нөгөө шанзаа бэлдэж хооронд л амарч байна. 30 минутаас 1 цагийн хооронд. За өнөөдөр болохоор миний хэв болохоор 23 см-ийн диаметртайгаа. Тэгээд яг энэ гурилыг би энэ пастрага болохоор яг 5 мм-ийн зузаантай илтсэн мах яг таартай. Ямар ч нэгэн гурил мөрөлтэй гэж илүү гаргахгүйгээр. За өнөөдөр бүгдээрээ сайхан сэрээгээр хаад. За бүгдээрээ одоо бейкн сүртэй тавина. За. За одоо бүгдээрээ энийг 180 градустай 35-40 минут болгоцгоё. Ингээд маш цэвэрхэн байгаа засгарахгүй. Энэ киш лорени гэдэг чахта энэ салааттай идвэл илүү дээр идэм билээ. Яагаад гэвэл маш тослог кол болохоор ийм салааттай ижиж илүү шингэд сайтай байлаа бас. За тэгээ өнөөдөр болохоор ерөнхийдөө бол би маш амархан. Тэгээд хамгийн гол хүн болгоны гэртээ тэгээд өвөрцөй помидор өргөнөөр хэрэглэгддэг газ салаатыг бэлтгэхээр шийдлээ. Тэгээд тийм үрлэн помидор илүү гоё тийм чихэрлэг амттай. Тэгэхээр илүү салаад нэглээ. Гоё цогцтой. За энэ сонгонтой идэхээр надад их гоё санагдсан. Тийм учраас бүгдээрээ тал сонгонд хэрэглэж байгаа юм шиг цаа. Голоор нэг. За энэ дээр бүгдээрээ 2 хоолны албагаа үлэн тасна. За улаан миноны цо. За нэг хоолны албагаа. За тэгээ бүгдээрээ юм холимог перц байгаа. Цайны албаар тална. За салаад маань бэлэн болчлоо.
За кишлэрэ маань сая 180 градус 40 минут боллоо. Үнэхээр гайхалтай супер. Ингээ яг болцохоор ингээд тэр бүх өндөг сүү ингээ бүдээш ингээ хөөрчдөг. За ингээ болчлаа. Одоо бүгдээрээ 20 минут амраад тэгээд эцэсгээ. Qu'est-ce que je vais te nommer? Je vais te nommer l'amour. L'amour a la raison. L'amour et moi, nous sommes un. Nous sommes un. Айгуу хөрхөн тийм спонж өвлөж байгааз. Арчин яг юм спонж. За бүгдээ одоо бэлэн болсон Францын алдарт кишлэрэн боёо эсвэл кишлэрэнэ амсаж үзье. Bacon тэгээд бүр cheddar бүслэг бүр үнэхээр супер амтсан. Энийг дараа бүгдээрээ салаатаар заавал амсаж үзэх ёстой. За яг энэ кишлэрэнтэйгээ энэ салаатсаа зүгээр бүр үнэхээр нэг гоё яг л бүр ингээ яг л хамтдаа ингээд байх хэрэгтэй. Яг л яг тэр сайд дэш тэ хачаар энэ хоёр бүр заавал хамтдаа цуг гэж бүр яг ингээ бүр цуг сандыг гаргаж өгдөг. Тэгээд кишлэрэн маань ерөнхийдөө тийм тослогдохоор тэгээд тусан гэхдээ ерөнхийдөө би бол нэг гэдэгтээ хоёрыг идчихдэг хоёр төсмийг тэгээд салааттай бүр пат хийгээд тэгээд яг салаад маань болохоор бүр ингээд гоё юм тослог юм чи ингээд юм хүчлэг тийм аксидтэй тийм юм сэтгэл багцсан ингээд хоорондоо ингээд уусч нийцэх нь үнэхээр супер байдаг. Тэгээд хоолны шингэсэн ч гэсэн маш сайхан. За ингээд энэхүү кишлэрэн маань таалагдсан бол лайк дараарай. Тэгээд дараагийн дугаараар хамтдаа уулзцгаая. Тэгээд энэхүү аалыг гэрэндээ хийж өгнө гэдэг зэтгэлтэй. За натадаас баярлалаа. За үн хайжгаар бүгдээрээ ягаад вино цагаан вино уучлах вэ гэж тэ. За тэгээд cheers guys. Үнэхээр гоё амтлаасан байна. Би үнэхээр баярлалаа.